мэдээллийг сонгон үзэж байгаа үзэгчдээ баярлалаа. Манай мэдээллийн хөтөлбөрөөр зочны цагаар үргэлжлэн хүрэхэд бол бэлэн болоод байна. Ингээд гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газраас ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулан ирээдүйн эзэд мэрэгжил сонголтын аяныг бол зохион байгуулж байгаа талаар ярилцахаар гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газрын дарга Баторж манай студид хүрэлцэн ирээд байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэнд. Тэгэхээр сарынхаа аяныг бас манай үзэгчдэд танилцуулаач. Ямар үйл ажиллагаануудаас яг энэхүү сарын аянд бол багтсан байгаа вэ? За манай гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газраас ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчдад зориулаад ирээдүйн эзэд аяныг зохион байгуулж байна. Энэ аян маань нийтдээ 45 хоног үргэлжилнэ. Улаанбаатар хотын 9 дүүрэгт хэрэгжих юм байнамаа. За 21 аймагт бол өнгөрсөн 2 сарын 6-наас 3 сарын 28-ны өдрүүдэд Улсын их хурлын гишүүн ганц тулгын санаачлагаар зохион байгуулсан залуу малчдыг дэмжих аяны хүрээнд 21 аймгийнхаа ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад хүрч ажилласан байгаа. Өчигдрөөс бол Баянзүрх дүүрэгт одоо ирээдүйн эзэд мэрэгжил сонголтын аян маань зохион байгуулагдаж байгаа. Одоо 12 дугаар ангид төгсөж байгаа залуучууд маань одоо мэрэгжил сонгох тал дээр хэрэг мэдээлэл мөн судалгааг бол хийсэн байна. Энэ тал дээр мэдээлэл өгөөч. За энэ жил Монгол улсын хэмжээнд нийтдээ 37 мянган төгсөгч ерөнхий боловсролын сургуулиа төгсөн. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид яг энэ мэрэгжил сонголтын талаар мэдээлэл хаанаас авдаг вэ гэхээр нэгдүгээр судалгаа явуулсан нэгдүгээр эцэг эхээсээ найз нөхдөшсөө багш нараасаа за сургуулиудын хувийн вебсайтуудаас нь авдаг гэсэн. Тэгэд яг энэ шаардлагатай мэдээллийг бас бидэнд зохих ёсны дагуу өгөөч гэдэг тийм судалгааны хариулт ирсэн л дээ. Өмнө нь бол төрийн бас байгууллагууд яг энэ мэрэгжил сонголтын чиглэлээр олон үйл ажиллагаанууд зохион байгуулдаг байсан. Харин одоо яг төрийн зүгээс яг залуучуудын асуудал хариуцсан төрийн захиргааны нэгжтэй болсон учраас энэ аяныг зохион байгуулж байгаа. Ер нь залуучууд яг юуг анхааруул зохих юм бэ? Мэргэжлээ сонгоход. Одоо яг 12 дугаар ер нь бол хүүхдүүд бол эцэг эхийн зөвлөгөө, багш нарын зөвлөгөөг бас илүү их төлхөө авдаг шүү дээ сонголтондоо. Тий. Өнгөрсөн хугацаанд бол хүүхдүүд сургууль мэргэжлээ сонгохдоо бол мэргэжлийн нэр хүндэт ч юм уу эсвэл тухайн сургуулийн нэр хүндэт тулгуурлаж сонгодог байсан тохиолдлууд байна л да. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд бүртгэлтэй нийт 216 ажил мэргэжил байгаа. Энийг яг төгсөх ангийн сурагчид маань тэр болгонд мэдэхгүй байна. Одоогоос нэг 13 жилийн өмнө хүүхдээс та хэдэн мэргэжил мэдэх вэ гэж бичүүлэхээр 16 орчим мэргэжлийг жигсааж бичдэг байсан бол одоо 7-оос дээшээ гарахгүй байх жишээ нь хуульч, эдийн засагч, банк, санхүү, эмч, цагдаа, багш гээд цаашаа мэдэхгүй болж байгаа жишээ нь тийм учраас энэ олон төрлийн мэргэжлүүд байдаг шүү гэдгийг маш сайн таниулах, сурталчлах. За мэргэжлээ сонгохдоо бас юуг анхаарах вэ гэдэг. Нэгдүгürt бол хүүхдүүд мэргэжил сонгохдоо би өөрийгөө хинбэ гэдгээ мэдрэх. Надад ямар авьяас чадвар байна, ямар хүсэл мөрөөдөл байна. Тэгээ өөрийгөө хэр таньсан бэ гэдэг. Хоёрдугаарт бодит байдлыг судлах гэж байна. Ямар бодит байдал вэ гэхээр өнөөдрийн чиний сонгож байгаа мэргэжил чи ирээдүйд эрэлттэй юу, өсөлттэй юу, эсвэл энэ мэргэжил ирээдүйд байхгүй болох уу, илүүдсэн байна уу гэдгийг судлах. Хөдөлмөрийн зах зээлд энэ мэргэжил хэрэгтэй юу? Энийг судлах. Чамаас өмнө чи хуульч мэргэжил төгсөж байгаа бол чамаас өмнө 26 мянган хуульч төгссөн байгаа. Эдгээрээс одоо ажилгүй хэдэн мянган хуульч байна ч гэдэг юм уу. Энэ чиглэлээр зөвлөх. За дараа нь нөхцөл байдлыг судлах гэж байгаа. Нөхцөл байдлыг сургуулаа судлах. Миний хүссэн мэргэжлэр хамгийн өндөр чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг их сургууль ямар сургууль байна вэ? Энэ сургуульд элсхийн тулд элсэлтийн ерөнхий шалгалтанд ямар дүн оноо авсан байх ёстой вэ гэдгийг зөвлөж байгаа. За дараагийн зөвлөх юм бол та оюутан болоод эрүүл мэндийн даатгалд хэрхэн амрагдах вэ? За боловсролын зээлийн санд хэрхэн амрагдах вэ гэдэг юм яг оюутан болоод хэрэгцээтэй мэдлэг мэдээллүүдийг одоо бид нар зөвлөж байгаа. Одоо жишээлбэл Яшийн оноогоор бас өөрийнхөө онооныхоо байдалд одоо тулгуурлаад бас сургуулиудаа сонгох юм тохиолдлууд ч гэсэндээ гардаг шүү дээ тий. Босоо оноогоо хүрэхгүй болохоор за дараа чи миний хүссэн сургууль энэ байвч би энэ сургуульд л орё дөө гэдэг бас нэг юм сонголтуудыг бас хүүхдүүд хийж байгаа харагддаг. Тий. Яг мэргэжил сонголтын хувьд гардаг алдаануудын нэг нь энэ л дээ. Эсэлтийн ерөнхий шалгалтынхаа дүнд тулгуурлаж анги сонгодог. Мэргэжил биш анги сургууль сонгодог. Юу гэхээр хуучин тогтсон ойлголт улсын сургуульд л орж ивэл ямар ч хамаагүй мэргэжил эзэмших нь одоо хамаагүй мэтэр одоо зарим юм буруу тогтсон хандлагууд байдаг л дээ. Ээж аавуудын зүгээс ч тэр төгсөгчдийн зүгээс ч тэр энэ бас буруу жишг юм шүү. Та яг одоо хамгийн сайн чиний хүссэн мэргэжлэр бэлтгэж байгаа сургуульд ороорой гэдэг зөвлөгөөг л өгч байгаа. Түүнээс бол яг
сургуулийн нэр хүнд, мэрэгжлийн нэр хүндэд тулгуурлаж мэрэгжлээ сонгох нь сэтгэл хөдлөөр мэрэгжлээ сонгох нь буруу юм шүү гэдгийг л төгсөгч хүүхдүүдэд зөвлөж байгаа л да. Та түрүүн бас судалгаа авсан гэдээ ярьлаа л да. Судалгаанд хамрагдагсад ер нь дотоодын ихтэй сургуулиудад суралцах хүсэлтэй байна уу? Гадны ихтэй сургуулиудад суралцах хүсэлтэй байна уу? Боломж нөөц нь хэр байна? За тэд бас яг одоо энэхүү гадны одоо сургуулиудад суралцахдаа одоо хэр бэлтгэлтэй байна? Өөрийгөө бэлдэж байна уу? За ерөнхийдөө бол гадаадын ихтэй сургуульд суралцж байгаа хүүхдүүд эртнээс бэлдсэн scholarship-ийнхаа тэтгэлгийг хөөцөлдсөн мэдээлэл сайтай байгаа хүүхдүүд бол яг гадны их сургуульд хүүхд болгон л эсхийг хүсч зорж судалж байгаа. Яг нөгөө нөөц боломж яг одоогийн нөхцөл байдалтай тулгуурлалт хүүхдүүд бол Улаанбаатар хотод Монгол улсынхаа ихтэй сургуулийг судалж байгаа юм тохиолдлууд байна л та тий. Түрүүн би бас яг энэхүү одоо брошюрыг харж байхад бас оюутны хөгжлийн зээлд бас хамрагдах юм зээлд бол хамрагдах боломжтой гэдэг жаа шүү дээ. Ямар оюутнууд маань бас яг энэхүү зээлд хамрагдах боломжтой байгаа бас дэлгэрэнгүй мэдээлэл бас үзэгчтэй өгөөч. Тэгээд хуучин бол нөгөө оюутнуудад оюутны тэтгэлэг болгодог байсан шүү дээ 70,200 төгрөг. Энийг сая шинээр байгуулагдсан засгийн газрын зүгээс 2016 оны 10 сард боловсролын зээлийн санг байгуулсан. Энэ боловсролын зээлийн сан нь одоо Монгол улсын иргэн ихтэй сургуульд илсээд одоо төлбөрөө одоо төлөх нөхцөл байдалд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор боловсролын чанарыг нэмэгдүүлэх зорилгоор энэ зээлийн санг байгуулсан байна. Өнгөрсөн жил бол нийтдээ боловсролын зээлийн сан байгуулагдаад 8 орчим тэрбум төгрөгийн төсөв санхүүжилт тавьсан. Үүнээс өнгөрсөн хугацаанд нийтдээ Монголын ихтэй сургуулиуд суралцж байгаа оюутнууд маань 2 тэрбум орчим төгрөгийн зээл авсан байна. Буцааж иргэн төлөх нөхцөлтэй хамгийн бага хүүтэйгээр энэ суралцах боломжтой. Одоо хүүхдүүд яг энэ 6 дугаар сарын 14-өөс эсэлтийн ерөнхий шалгалт эхлээд бүгдээрээ сургуулаа сонгох, мэрэгчлээ сонгохын маш их хөдөлгөөн өргөнө. Ингээд 9 сард яг сургууль хичээл эхлэх үеэр ээж аавуудын зүгээс ч тэр хүүхдүүдийн зүгээс ч тэр төлбөрөө яах вэ гэдэг асуудал байна. Ийм учраас одоо бид бүхэн брошюрын дээр та оюутны хөгжлийн зээлд одоо хамрагдахын тулд ийм материал бүрдүүлсэн байх ёстой шүү. Энэ линкээр орж холбогдорой. Хугацаа хэтэрсэн зээлгүй байх ёстой шүү. Ихтэй сургуультай илчсэн байх ёстой шүү гэдэг зөвлөгөө өгч байгаа. Яалтчгүй монголчуудын бүгднгийнх нь амьдралд яг энэ боловсролын зээлийн сангийн оюутны хөгжлийн зээл хэрэгцээтэй гэж байна. Мэдээж хамгийн хэрэгцээтэй. Бас энэхүү одоо энэ жишээ гэх юм бол жижиг брошюр байгаа хэдий ч гэсэндээ маш олон мэдээллүүдийг бас ингээд энэ дотроос агуулсан байна л да тий. Одоо жишээлбэл бол оюутны эрүүл мэндийн даатгалд одоо хэрхэн хамрагдах вэ гэл ингээд жишээлх юм бол мэдээллүүд нь байж тий. Одоо Монголын залуучуудад тулгамж байгаа том 3 асуудал байна л да. Нэгдүгürt бол хөдөлмөр эрхлэлтийн асуудал. Энэ рүү чиглээд бид мэрэгжил сонголтын айныг зохион байгуулж байна. Хоёрдугаарт оюутан залуучуудын дундх эрүүл мэндийн асуудал маш хурцдмал байгаа. Тийм учраас 2017 оны 1 сарын 1-ээс эхлээд эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинжилсэн найруулгаар мөрдөгдөж эхэлж байгаа. Энэ хуулинд бол Монгол улсын ихтэй сургуульд суралцагч оюутан хөдөлмөрийн сар тутам хөдөлмөрийн өрсний доод хэмжээ болох 2400-аас доошгүй төгрөгийг нийгмийн даатгалд төлөх ёстой. Ингээд жилд 28800 төгрөгийг төлснөөр тухайн оюутан маань тухайн жилдээ 2 сая төгрөг хүртэлх эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжтой. Энийг оюутнууд мэддэггүй, эрүүл мэндийн даатгалтай хамрагдаж чаддаггүй. Ингээд тодорхой хэмжээний одоо өвчин зовлонд тулгархад өөрсдөөсөө мөнгө санхүү гаргаад хаана хандхаа мэдэхгүй тохиолдлууд байдаг. Тийм учраас шинээр элсэж байгаа оюутнуудад энэ эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг бас бид бүхэн танилцуулж байгаа. Учир нь юу гэх юм бол бид энэ аянаа ирээдүйн эзэд гэж нэрлсэн нь ирээдүйд энэ Монгол улс орныг улс төр нийгэм боловсролын салбарыг авч явах хүмүүс маань өнөөдөр их ерхий боловсролын сургуулиуд төгсөж байгаа хүмүүс. Энэ хүмүүс маань хариуцлагатай, эрдэм боловсролтой, их оронч, эрүүл эцэг эхчүүд болж эрүүл хүүхдүүд төрүүлэх, эрүүл иргэн байхын зүйлийг оюутан залуучуудаа сурагчдаа та нар Монгол улсын маань ирээдүй шүү гэдэг утгаар ирээдүйн эцэд гэж энэ аяныг өрнүүлж байгаамаа. Аяны хүрээнд одоо лекцүүд бол ингээд орж байгаа юм байна. Сургалтууд бас зохион байгуулагдаж байгаа юу? Тий. Ямар хүрээнд бас сургалтууд, ямар сэдвийн хүрээнд? Хөдөлмөр эрхлэлтийн хувьд одоо бизнес эрхлэгч, эзэд ажил олгогч эзэдийн зүгээс Монголын залуучуудад 2 шаардлага тавьж байгаа. Нэгдүгürt ажил тэнцвэргүй эхний зүйл бол хэлний чадвар муутай байдаг. Монгол залуучууд их сургууль төгсөөд. Хоёр дахь зүйл гэх юм бол хувь хүний ур чадвар багатай байдаг. Багаар ажиллах, харилцах, илтгэгч гэдэг юм уу энэ ур чадварууд багатай байдаг учраас хөдөлмөрийн зах зээл дээр ажилд орж чаддгүй тохиолдол. Гэтэл энэ ур чадваруудыг ерөнхий боловсролын сургууль, ихтэй сургуулиудад заадаггүй. Тийм учраас бид бүхэн ирээдүйн эзэд гэдэг энэ 45 хоног
хоног үргэлжилж байгаа аян маань дүүрэг бүрт одоо нэг дүүрэгт 7 хоног үргэлжилдэг. Тэгээд лекцэнд суусан хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлын дагуу бид бүхэн сургалт зохион байгуулж байна. Та бүхэн хамрагдах боломжтой гişүү гэдэг урилгыг хөрвүүлнэ. Ингээд сургалтын өрөөнд багаар ажиллах ур чадварын талаар, элтгэх ур чадварын талаар, scholarship хамрагдах гэж бол эсээ эрхэм бичих талаар, зөв эрүүл хоолтын талаар, харилцааны талаар, элтгэх урлагийн талаар одоо ингээд 9 багш 5 өдрийн турш сургалт зохион байгуулна. Энд сонирхсан хүүхдүүд суралцах боломжтой. Төлбөргүй. Энэ бол тодорхой хэмжээний ус мөнгө. Тодорхой хэмжээний бид бүхэн батламж олгох юм. Энэ сургалтанд суусан тул чи батламж авна. Энэ батламж нь 10,000 төгрөгийн үнэтэй байх юм. Их сургуулийн диплом шиг. Энэ яагаад энэ батламжийг олгож байгаа вэ гэхээр одоо ажилд ороход гадаадын ихтэй сургуульд суралцахад ерөнхий боловсролын сургууль төгссөн гэрчлэгээс гадна чи ямар сургалтанд суусан байж хувь хүний ур чадвар хэрхэн хамрагдсан бэ гэдэг материалыг Хүнийхээ хөгжлийн талаас заавал нөгөө шалгуур үзүүлэлтэнд байдаг. Тэрийг гэрчлэг батламж нь байх. Энэ бол нөгөө батламжны хэвлэлийн зардал. Түүнээс бол уг сургалт бол үн төлбөргүй. За багш нар нь жишээ нь улсын хурлын гишүүд байна. За бас тодорхой яг энэ салбарын чиглэлийн мэрэгчлэтнүүд байна. Эрүүл зүй хооллолтын мэрэгчлэтнүүд байх чинь шилдэг багш нараас одоо ирээдүйд чи эцэг хөлнө. Ирээдүйд чи энэ улс орныг авч явах учраас тогтсон зөв хандлагатай тогтсон ур чадвартай байх ёстой шүү гэдгийг л одоо хойч залуу үе бэлтгэхүүднээс энэ сургалтыг манай гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газар дэмжиж Open Mind гэж төрийн бас байгууллага, хөгжлийн түүжээсэн гэж төрийн бас байгууллага, боломж төв гэж төрийн бас байгууллагууд маань энэ сургалтыг зохион байгуулж байгаа. Бидний зүгээс бол дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Тэглгүй яах вэ? Тэгэхээр та бүхэн бас сая Багангаа дүүрэгт бас зохион байгуулсан гэж тэгсэн шүү дээ, тий? Тэгэхэд одоо залуучуудын хандлага ер нь ямар байна? Юу гэлүүг сонирхож асууж байна? Юун дээр илүү анхаарлаа тавьж байна? Өнгөрсөн хугацаанд бид бүхэн Багангаа дүүрэг, Налах дүүрэгт ажилласан. Тэгээд хүүхдүүдээс асууж байгаа зүйл бол ирээдүйд хамгийн тэргүүлэх чиглэл ямар мэрэгжил байна багшаа? Монгол улсын хэмжээнд хамгийн өндөр цалинтай ямар мэрэгжил байна багшаа гэж асууж байгаа. Энэ болгонд бид нэр юу гэж хариулдаг вэ гэхээр өнөөдөр Монгол улсын хэмжээнд хамгийн өндөр цалинтай 10 мэрэгжлийн нэг нь нэгдүгээрт хүнд даацын автомашины жолооч, маркетингийн менежер, төсөвчин, архитектор, за тэгээд барилгын инженер, за тэгээд цахилгааны инженер гэдэг юм яг энэ нөгөө инженерчлэлийн чиглэлийн мэрэгчлүүд хамгийн өндөр цалинтай байх жишээ нь энийг бас танилцуулж байгаа. Ирээдүйд одоо байхгүй болох мэрэгчлүүдийг бид бүхэн бас танилцуулж байгаа. Жишээ нь үйлдвэрийн ажилтан гэдэг бол одоо ирээдүйд байхгүй болно. Автоматжуулагдаад ирнэ. За мөн чи мэрэгчлээ сонгох гэж бол танаа орон нутаг ойрын 4 жилд ямар зорилт төвшүүлсэн байна? Монгол улсын засгийн газар ямар зорилт хөтөлбөр төвшүүлсэн байна? Нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан доктортой хөгжлийн зорилт 2030-д ямар мэрэгчлүүдийг одоо дэмжинэ гэсэн байна гэдэг энэ зүйлүүдийг зөвлөж байгаа. Учир нь юу гэх юм бол хүүхдүүд мэрэгчлээ хит сэтгэлийн хөдлөлөөр сонгох тохиолдлууд байдаг. Нэгнийгээ дагах ч гэдэг юм. Нэгнийгээ дагах ч юм уу. Өнгөрсөн хугацаанд бас мэрэгжил сонголтын талаар зөвлөгөө өгдөг одоо мэрэгчлэтнүүд маань хит одоо Дональд Трамп шиг болоороо, Джек Ма шиг болоороо ч гэдэг юм уу, Стив Джобс шиг болоороо гэдэг тэр талаас нь ярьдаг гэсэн бол одоо яг нөхцөл байдалд тааруулж чи мэрэгчлээ сонгороо гэдэг мэрэгжлийн чиг баримж олох үүднээс ажиллаж байгаа. Энэ дээр одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Швейцарын хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлдэг мэрэгжлийн чиг баримж олох ийм төсөл хэрэгждэг. Энийг хэрэгжүүлэгч Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн одоо мэрэгчлэтнүүд хамтарч ажиллаж байгаа. Лекцийн дараа тухайн мэрэгчлэтнүүдээс хувь оюутан хувьчилж зөвлөгөө авах боломжтой. Дүүрэг болгон дээр 2 мэрэгчлэтнийг бид нар одоо ажиллуулж байгаа. Сонирхсан асуултанд нь зөвлөгөө өгнө гэсэн үг мэрэгжлийн чиг баримж олох тийм. Тэгэхээр хоёлаа ингээл мэрэгчлүүдийн талаар нэлээдгүй зүйлүүдийг ярьлаа. Тэгвэл Монголд ер нь одоо илүүдж байгаа мэрэгжил за мөн тэгээ одоо энэ хүн нийгэм дутагдж байгаа мэрэгчлүүд ер нь ямар хувь байна? Бас мэдээж олон зүйлүүд бол байгаа байх. Дуртаад ярих юм бол за өнгөрсөн хугацаанд одоогийн байдлаар бол нийгмийн эдийн засгийн бас хүндрэлтэй байдалтай холбоотойгоор ажлын байр бол бас бага байгаа, ажилгүйдэл нэмэгдэж байгаа тохиолдол байгаа ч гэсэн Монгол улсын хэмжээнд хамгийн их одоо хэтэрхэлтэй байгаа мэрэгжил бол ерөөсөө нийгмийн ухааны мэрэгжил. Хуульч, эдийн засгч, банкны салбарын ажилтнууд ч гэдэг юм уу, тэ дутагдж байгаа мэрэгжил бол тэр болгон бас байхгүй байна. Гэхдээ Монгол улсын засгийн газраас мэрэгчлэлтэй 20,000 ажилтан бэлтгэх одоо мэрэгшүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан байгаа. Тэгээ залуучуудад бас бид бүхэн сурталчилж байгаа зүйл бол өнөөдөр би засгийн газар хэрэгжүүлэгч агентлагт ажиллаж байхад өмнөгөө аймагт оюутлогын төсөлд газрын гүнд уурхаад
хийн агнуур хийж байгаа залуу надаас 3 дахин өндөр цалинтай. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа рестораны тогоочноос 2 дахин өндөр цалинтай ч гэдэг юм уу. Ерөөсөө энэ баялаг бүтээгч мэрэгчлүүд хамгийн чухал шүү. Эдгээр мэрэгчлүүдийг эзэмшихын зүйтэй тий барилгын салбарт, эрчим хүчний салбарт, зам дээврийн салбарт энэ чиглэлүүд дээр бас залуучууд маань мэрэгчл сонголтын дээр анхаараарай гэдгийг бид бүхэн зөвлөж байгаа. Оюутнууд маань бас өөрсдөө хичээл чармаалт гаргаад хин нэгний ярьсан үгээр биш те өөрснөө бас судалгаануудыг хийгээд бас эндээ маш хариуцлагатай хандаасаа гэж бас хүсмээр байгаа юм тийм ээ. Тий. Хариуцлагатай байх хэрэгтэй. Маш сайн судалдаг байх хэрэгтэй тухайн мэрэгчлийг. Энэ жил бид бүхэн бол зөвхөн 12 дугаар ангийнханд хүрч ажиллаж байна. Ирэх жилүүдэд цаашдаа энэ үйл ажиллагааг уламжлуулах зохион байгуулна. Ер нь барууны орнуудад мэрэгжил сонголт бол хүүхдийг 5 6 дугаар ангид байхад нь аль хэдийн мэрэгжлийн чиг баримжааг нь олгоцсон. Тэр төрлийнх нь секц дугууланд хамруулсан байдаг бол Монгол улсад энэ жоохон хоцрогдоод байгаа. Бид бүхэн ирэх жилээс бол энийг ахлах ангийн сурагчдад буюу 10, 11, 12 дугаар ангийн сурагчдад бүрэн хэмжээгээр нь зохион байгуулсан. Манай 21 аймаг 9 дүүргийн салбар газрынхан маань энэ дээр анхаарч ажиллана. Хэрвээ чи сэтгүүлч болох ч байгаа бол C1 телевизийн одоо нэг өдрийн үйл ажиллагаатай танилцдаг ч юм уу те. Эсвэл чи одоо үйлдвэрт одоо инженер болох гэж байгаа бол барилгын салбар дээр ажиллах гэж байгаа бол тухайн байгууллагын ажилтнууд мэргэжилтнүүдтэй танилцах юм төр аяллыг зохион байгуулах талаас нь бид нар бас судалж байгаа. Ирэх жилийн төлөвлөгөөнд энийг оруулна. Ер нь цаашдаа Монгол улс бас тодорхой хэмжээний мэрэгчлэлтэй ажилчин боловсон хүчин бэлтгэхийн тулд зөв сонгосон эхнээсээ зөв бэлдсэн мэрэгчлэлтнүүдтэй байх талаар анхаарья гэж байгаа. Тэгэхгүй бол Монгол улсын их сургууль төгссөн рестораны зөөгч, Монгол улсын боловсролын их сургууль төгссөн банкны хамгаалагч ч гэдэг юм уу те. Дээд боловсролтой ирнэ ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй маш олон залуучууд байгаа. Энийг бас бид нэр засал залруулъя гэж байгаа. За баярлалаа. Бидний ярилцах сэдв зам ярих асуудлууд бол маш их байлаа. Тэгээд харамсалтай нь бидний ярилцах цаг болын түрээд өндөрлөж байна. Та бүхний ажилд амжилт хүсье. За их баярлалаа. Амжилт хүсье.